Гэрт хүүхэд нь уйлгнаж сонсогдоход сүхт орж бодлоосоо сартаарч өндөрлөө. Гэрт хүйд хургаж бөөдрөг харанхуй болов. Эднийх энд ирснээсээ хойш гэрэл цахилгаан гэж ер нь юу байдгийг мэдээгүй айл. Зөвшөөрлгүй газар буучихсан юм чин хинч цахилгаан татаад өгөхгүй дээ. Сүхт орж хүүгээ тэврэн цээжиндээ наалаа. Цааслан нь ургаж гүйцээд үсэн сэгсийн шилэн хүзүүгээ давжээ. Ядуу тарчих хүмүүст гурил будаа төлөө нүүрс өгдөг олон л буйны байгууллага гэлцэх. Гэвч тэр бүрийг сүхт орж мэдэхгүй. Хавар тэр дэлхийн зүм гэдэг олон улсын гэлүү нэг газрыг хүнээр заалгаад очсон. Гэтэл өмнөөс нь хорой хорны тодорхойлолт бичиг баримт иргэний үнэмлэх гээд олон юм нэгсэн төдийгүй манайх бүртгэл судалгаа явуулж байж тусламж олгодог гээд буцаасан. Сүхт орж нансал хоёрт юуных нь хорой хорны тодорхойлолт олдох нь мэтэхэл иргэний үнэмлэх нь хүртэл хөдөөнөх үлээ. Шилжүүлэг хийлгээд авчирсан ч бүртгүүлж чадаагүй яваавс. Тэр бичиг баримтыг нь бүртгүүлж хотын иргэн болно гэдэг даанч нэг бүтшгүй зүйл гэж ясмаханда шингэтэл ойлгосон доо. Одоо л харин нэг сангуулын буйнаар нэг бүтэж магадгүй болоод байгаа. Нансал нь хаах бол дорнтын бурайд. Ерөөд оны ихээр эцэг эхийнхээ хамт хамаг малаа бараад амьдрал хотод ирээд гудамжинд орхигдсон бичиг үсэгч бүрэн тайлагдаагүй цүлх амьтан. Өөрөө ч түүнээс нэг дээрдэх юмгүй. Өнчин өрөөсөн өссөн түүнд эхээс нь өөр түшиг тулах хүнгүй байгаад баг залуугийн омтгой зангаараа үеийнхээ хідэн банд нартай нийлж эггүйтэж яваад залуу насаа тортой хашаанд өнгөрөөсөн хүн. Тэндээс гарч ирэх үед нь ихч үгүй гэр оронч үгүй болцоход итгэл сэтгэл эд хөрөнгө гэдэг ямыг аль хэдийн илүүчилж сонирхолгүй зөвхөн зовхоо нээвэл арх гударч зовлогоо даахгүй болохоор хаатаарсан газраа унтчихдаг нэг ёсондоо хүн хог болчихсон байв. Ингэж явхдаа нансалтай учирч хоёул хиндээ хань болж хоног төөрүүлэх болсноор аажимдаа хотын зах дуухан энэ хороололд уулын бил малтаж газар тэгшлээд шавар таг зосхон амьдрах болсонсон. Гэтэл энэ газраас хичнээн ч хөөгдөв дөө. Сүхт орж хүүгээ өвөр дээр нь нойрсныг сая анзаарч сэрийчихгүй тулд элхэндээ шахан тэрч өндийгөөд газарт хэвтүүлж дээрээс нь хуучин муу тэрлэг нөмөргөв. Тэр зуухныхаа өмнө суугаад ингирийнхээ халаасыг тэмтрэн янжуурын үлдэгдэл гаргаж асаагаад сороод ходоод руу хурц үзүүртэй юм яваад орчих шиг янгин нь хатгуул. Өөлчсөн зутхан нүднийх нь өмнөр оч шиг юм гялтганлаа. Сүхт орж гидсээ даран эвхэрснээ өндийж хунигтайгаар санаа алдаад харцаасаа дээвэрлсэн гэрийнхээ намхан адарт тусан толгоогоо бүхэлгэн гадагш гарав. Яаж ич хягснсан хаалганыхаа гадуур даавуу унжуус нь салхинд дэрвэлзэн тоос бужигнуулна. Сүхт орж аанайл хашааныхаа төмөр шон түшин гараа илхэндээ эвхэн гудамж ширтэн зогслоо. Үд шим бүрий болж үүдийсэн утаа манан дунд хотын гудамжны гэрэл ёлтой юм шиг энд тэнд анивилзахаж. Гэр хороодлын тоос шороотой мөрий тахир гудамжны хоёр талаар элдэв хог новш унжмал өвс ногоо шарилсан шарилж хөглөрч үнэндээ гудамж гэхэд хэцүү харагдана. Улсын их хурлын сонгуулийн сургаар хэд хэдэн нэр дэвшигч ирж уулзалт хийн хогноос нь салгаж өгнө гэцгээсэн боловч тоймтой хөдөлсөн нь үгүй. Хэд хэдэн айл иргэдийг хогондоо гэж чанга хашгирсаар дуудан бужигнуусныг эс тооцвол
гэнт дэрэгдэн шахам нохоо хуцахад толгойтой өсөнд босох шиг болов. Тэр гудамж уруудан алхаж гарав. Хаачих гэж байгаагаа ч ухаарсангүй. Годоод нь хоол нэхэн хонхолцож гэрт нь өвчнөдөө шаналж гэвтээ эхнэр эрхий хуруугаа хөхөж унтаа нээлхүүр нь харагдаад болсонгүй. Тэр дэлгүүр ухаар шийджээ. Тэднийхээс 5 гудамж өнгөрөөд замын баруун талд байрладаг тэр дэлгүүрийг сүхт орж гайгүй сайн мэднэ. Цагтаа тэр энэ дэлгүүрт бараа зөөж өгдөг байсан. Харин хуучин эзэд нь дэлгүүрээ зарчгаад жилийн өмнө эндээс нүүд утсан. Тиймээс шинэ эзэд нь сүхт оржод зээлээр талах будаа өгөхөө байсан юм. Гудамжны их адаггүй л болдог байдаг дэлгүүр. Түүцүүдээс ялгаатай ан тэднийх эрт хааж оройхон онгодог. Хашаандаа нохооч үгүй ганц гэр байдаг байлаа.